Сайн байцгаана уу? Шинэ нэрний шинэ хүн. Эрхчлөөрөө тэмүүлцгээе подкастын маань энэ удаагийн дугаар эхэлж байна. За өнөөдөр Ганбаат тогшдоор тэнцвэрийн тухай харилцаа гэж сууж байна. Тэнцвэр гэж яг юу юм бэ? Тэнцвэрт хүн гэж таны бодлоор ямар хүнийг хэлээд байна вэ? За тэнцвэр гэж ярихлаар одоо тэгэл яг ил байгаа юм нас л жоохон эхлээд жоох ярил л та тийм. За хүний бие махбод дээр зүгээр ингэ ярихлаар жинийн нийлүүдсэн хүн ямар байдаг вүлээ. Жин багтаа хүн ямар байдаг вүлээ гэл наад захын юм ингээ харахаар чинь мэдээ тэнцвэр нь алдагдсан байгаа хэвчээ. Жингийн илүүдэлтэй бол айхлал бас нэг хэцүү те байж хаад. Тийм. Дотоо хүн чинь бас нэг тойхон те юм уу дээр бас хүч нь гарч ирж чадахгүй юм байдаг те. Тийм. Энэ их сайн хүн шүү эсвэл энэ их муу хүн шүү гэж ярьж байна л та тийм. Энэ бас л тэгэл хитрхийн нэг одоо сайн хүн гэд бас ямар ч хүнийг хэлээд байгаа муу хүн гэж бас ямарыг хэлээд байгаа. Бас бидний нэг ойлгохгүй юм бас байна л да. Тэгэхээр яг тэр муу хүн гэд яриад байгаа нь болохоор ухтаа бол цаана сайн хүн байгаа шүү дээ. Яг наад гаргаж байгаа тэр муу зан дадал юунуудаа илүү гаргаад ич болж байгаа байхгүй. Сайн хүн гэж нэрлээд байгаа хүн илүү нөгөө сайн талаа харуулад муу талаа дарцсан гэж болно шүү дээ. Угаасаа хүн чинь сайн муутай. Одоо нэг хоёлынгийнх нэг хийжсэн нэг подкаст байдаг штэ. Гал ус мөн чанарын тухай ярьд те. Эцэг их хоёр хүн одоо хоёр хос мэн хоорондоо гал ус мөн чанарынхаа нэгдлэр бас бие бинтэйгээ те цогцол гэдэг зүйл нь явж идэг юм аа. Дагаад тэр хүмүүсийн үр хөвгтдээ нөлөөлөл нь бас нөгөө тийм ус чанараач ээж нөлөөлөл аавч гал чанараараа хөвгтөд нөлөөлөө тэн дотор уян зөвлөн хэрнээсээ хүч чадал бүх зүйлийг цогцлоосон тийм нөгөө нэг жинхэнэ нөгөө тэнцвэрээ олсон хүн тэнд үсэж идэгаа гээд. Тэгээд нөгөө бас нөгөө тэнцвэртэй одоо тэнцвэр ярих хэлээр ерөөдөө байгальч нөөрөө яг мөн чанараар бахан бол тэнцвэр гэдэг юм бол сэрхийлдэг юм л. Тэгжээж яг нэг төгөлдөр нэг юм байгаад шүү дээ байгальч. Байгальд бол тэр нэг гамшиг уулус гал усны аюулууд их явжлаа л да. Энд ч өөрөө бас нэг талаар тэнцвэр хангаал явж байгаа юм байгаа тоххой. Тийм шүү дээ. Тийм. Тэгэхээр байглаас тэнцвэр гэдгийг амар сайн ажиглаж харах хэрэгтэй юм шиг байгаа. Яагаад одоо ингэ тэнцвэр ингэ алдагдаад байна байгаль майхлын тэнцвэр алдагдаад энд гамшиг болоод байна гэхлээр бас л нэг хүний үйл ажиллагаатай ч юм уу ийм явдлуудаас болоод гол горих одоо ус ургамал урахгүй юм байгаад байна шүү дээ. Одоо бол юм байгаад байгаа. Дээр үед нүүдэлчин монголчууд, нүүдэлчин аймагуд, нүүдэлчин улс орнууд тэнцвэр байгалийн тэнцвэрийг маш сайн мэддэг байсан. Тэгээд тэр талаараа ч гэсэн яг байгалийн жамаар амьдарч ирчихсэн. Одоо нөгөө байр сэлгэж нүүдэлж буудалж явдаг тий. Нэг газараа очиж нэг 2 жил 3 жил болоод тэгээд нэлээд хол нүүж ахиж суурьшиж амьдраад нэг 2-3 жил. Тэр хооронд нөгөө 3 жил амьдэрсэн газрыг чинь нөхөн төлжилтүүд явагддаг. Тэгээ нөгөө нэг байр одоо юм шавар дагц одоо юу гэдэг те. Иймэрхүү юмрөөсөө байхгүй. Тэгэл тэр чинь 3 жилийн дараа яг л онгон байгалаараа гэдэг шиг буцаас сэргийгдчихдэг. Орчин үед одоо ингээд суурин болоод ингээхлээр ч угаасаа л нэг газар байхаа суурь арга байхгүй. Болоод тэрхэр чин тэр нэг юм бас тэнцвэр нь алдагдах нэг шалтгаан болоод байгаа байхгүй. Одоо тэр нөгөө чон гэж амт юм шүү дээ. Ихтчгээрээ нөгөө байгаль дээр ч юм нэг үр ашиггүй зүйл гэж юм ерөөсөө нэг ч байхгүй тий. Тэнд ингээл нөгөө чон байхгүй болоод ирэхлээр
нөгөө нэг малын цэвцэн тий өмнөд чинь матахарлаг өвчин гарах. Ихтэйд ирэхээрээ зэрэг яг хойно нөгөө хотол мал дотор ороод ингээд янз бүр болох гэдэг ч юм уу. Альва юмны ер нь яг тэнцвэр гэдэг нь зөв хангагдаж байж ич тэр нөгөө хүн байгалийн тий яг нөгөө аж амьдралын бүх тэнцвэртүүл тогтцож идэм шиг тий. Энэ дээр нөгөө нэг хоёр зүйлийн тэнцвэр ярихаас илүү маш олон талын нөлөөлөл орж ирж тэнцвэр тогтоод байгаа байхгүй. Одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүний хооронд амьдрал те нэгэн дээр доор гэл ингээл юм гарч ин те эхнэр хүнийхээ үүргийг гүйцэтгээгүй чи одоо эрэгтэй хүнийхээ мөн чанарыг гүйцэтгээгүй те гэл ингээ ярьж байна. Энэ хоёр хоёулаа ингээд өөр өөртөөгөө ингээ амьдарч байна. Хаана юун дээр тэнцвэр алдагдаад нэг л өдөр нэг харилцаа гэдэг юм 3 дахь юм орж ирдэг юм байна л да. Тэр харилцаа ямар байхаас шалтгаалаад тэр харилцаа тэнцвэргүй байснаас тэр айл гэр бүлийн тэнцвэр алдагдчихад байгаа юм. Тэгвэл ингээ бүр угийн нохолтой. Тэр харилцааг үүсгэж байгаа хоёр хүмүүс байна тий. Тэр хүмүүсийн дотоод тэнцвэр алдагдсан байгаад байна уу? Эсвэл тэр хоёр хүний харилцаанд хоорондоо цогцлын хувьд ч юм уу тэнцвэр олохгүй байгаа даа нү. Тэр хоёр хүний хооронд харилцаа яагаад таарахгүй байна гэхлээр л бас л нөгөө буцаал хувь хүн дээр ирнэ. Хувь хүний тэнцвэр сайн байх юм бол тэр хоёрын харилцаа угаасаа сайн байна. Ойлгомжтой тэнцвэр байна л да, тэнцвэртэй. Хувь хүн өөрөөсөө тэнцвэртэй байж чадахгүйгаас л яг юм асуудал гараад байгаа. Одоо ив нэгдэл одоо эсвэл улс орны гэдэг ч юм уу одоо дэлхийн тэнцвэр одоо хүмүүсийн хооронд харилцаа яагаад бүтэхгүй байна гэхлээр эсвэл хувь хүний л асуудал. Хувь хүний тэнцвэр хангагдаад өөрөө өөртөө эзэн байж байгаа тохиолдолд тэр нэг улс төрд гарсан хүнийг өөрөө хянаж чадна. Өөрөө хэрвээ тийм тэнцвэртэй хүн улс төрд гарах юм бол тэр улс орныг тэнцвэртэй авч явах бодлогон байрна. Өөрөө тэнцвэрээ алдсан хүн улс төрд гарахаараа тэндээ тэнцвэргүй л байна. Тэнцвэргүй улс төр, тэнцвэргүй ард түмэн л байгаад байгаа хэрэг. Тэгэхээр улс орныг буюу хувь хүн өөрөө тэнцвэртэй улс орныг тэнцвэртэй байлгах юм бол өөрөөс хувь хүнээс шалтгаална. Тэгээд одоо нэг хувь хүний хөгжил гэдээ ярихлаа нэг юм ярмаар санагдаж байна л да. Одоо бид нар бүгдээрээ үр хөвгтөө ер нь анханасаа өсгөж хүмүүжүүлэхдээ бас маш их зүйлийг анхаарах хэрэгтэй юм байна гэж сүлэгд бодогдоод. Одоо ингээд хүн гэдэг чинь өөрөө нөгөө төрснөөс ахгуулаад 7 нас хүртлээр нөгөө хүний бие махбодын хөгжил гэдэг юм чи явж идэг тий. Хүн хөлд орлоо 2 настай гэж хөлд орно. Шинийг ой гарантай орчдөг штэ тий. Тэгэл 2 настай хилд орно гэл ингээд хүний бие махбодын ингээд хөгжлүүд явагдаад юм болгоныг таньж мэдж гараараа барьж үзэж энэ бол ийм байдгийм бэ. Халуун юм төрөх юм бол гар ингээд түлэгддэм байна. Хүүтэн юм төрөх юм бол гар хөлддөм байна гэл хүүхэд чинь тэр 7 нас хүртлээр байгаль орчин бүх зүйлийг бие махбод гэдэг зүйлээрээ мэдэрч тэрэн дээр танин мэдэж хөгжиж байгаа. Энэ үе дээр нь манай эцэг эхчүүдийн ч бай багш нар юу ч ингээд нийгмээс өгдөг бас нэг том алдаа юу гэдэг тэгэхээр бидний нөгөө нэг бас яг энэ дээр байгаа мэдлэг боловсрол юм жоохон ингээд мэдгүй байсан байгаа байхгүй. Яг тэр хүртэлх нас хүртэл нь ерөөсөө бид нар хүүхдтэй бие махбодон дээр нь ямар нэгэн одоо эмзэглэл өгөхөөр шарах үүсэхгүй л байх хэрэгтэй тийм сэтгэлийн шарах үүсэхгүй. Хүүхдээ яг 7 нас хүртэл та хүүхдтэйгээ хүмүүжүүлэх гэж ингээл зодож өмдөг ч юм уу тий. Эсвэл бол нэг бие махбодонд ямар нэгэн байдлаар одоо гэмтэл учруулахаар ийм одоо тэр нь шарах болгож сэтгэлийн шарах болж үлдэхээр л тийм юм бид нар хүүхдүүдэд үзүүлэхгүй байх хэрэгтэй юм. Тэр нь насан туршдаа тэр хүүхдийн амьдралд нөлөөлөд байгаа байхгүй. Одоо ингээд 7 нас хүртэл ямар нэгэн байдлаар нэг одоо аавда ч юм ээжтэй ч юм уу зодуулаад зодуулсан хүүхэд бол автоматар тэр зодуур нүдүр гэдэг зүйл дээр сэтгэлийн шарахтай хүн болчиход байгаа шүү дээ. Тэр насан туршдаа амьдралд нөлөөлнө. Тэрэн дээр насан туршдаа сэтгэлийн шарахтай. Тэгтэл дараа нөгөө нэг 8-аас 14 нас гээд дараагийн 7 жилийн мөчлөгөр нөгөө сэтгэл зүй гэдэг зүйл нь сууж явах үед сэтгэл мэдрэмж гэдэг юм сууж явах үед яг тэр
хүүхднийг өөрийнхөө үзэл бодол сэтгэл юмнуудаа нөгөө мэдрэмжээрээ гаргаж өөрийнхөө дотроо болоод байгаа зүйлийг ингээд илэрхийлэх гэж байгаа тэр үед нь хүүхдэд яг тэр зүйлээр нь сөрөг нөлөөлөл үзүүлчихээр нөгөө сэтгэлийн шарахтай хүүхдүүд чинь яг тэр цаг хугацаанд үүсэж байгаа байхгүй. Дараа нөгөө үзэл бодол нь суун тий 15 наснаас 21 нас дараагийн 7 жилийн мөчлөг дээр хүүхд нөгөө нэг өсвөр насндаа үзэл бодол нь суугаад нэг сонин өөр болчдөг. Яг тэр үед нь нөгөө өсвөр насны шилжилтийн насан дээр хүүхдийн үзэл бодлыг дээр нь дарах нөлөөлөх одоо зөргөөр нөлөөлөх юм нэг сэтгэл зүйд нь сонин юу үзүүлчихээр л юм суулгачаар тэр хүүхд үзэл бодлын хувьд хаагдмал шарахтай. Нэг бол үзэл бодлоо хүнд зөвөр илэрхийлэх чадамжгүй тэнцвэргүй одоо энэ сэтгэл зүйн хувьд тэнцвэргүй үзэл бодлын хувьд тэнцвэргүй бие махбодын хувьд тэнцвэргүй тэр хүмүүс чинь эндээс ингэ үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр яг таны хэлдэг шиг аав ээжээс шалтгаалж байна. Тэрнийг тойрон хүрээсэн найз нөхдөс нь шалтгаалж байна. Тэр ураг удамаас нь бас шалтгаалаад байгаа. Гэтэ сая энэ туулж ирсэн энэ замл өөрөө тийм бас одоо шүүмжиж болохоор байгаа байхгүй. Угасаал туулах замнал туулах эрен байсан. Тэд нэр яг тэрүүгээрээ л явсан. Нийгэм нугасаа тийм яагаад ийм гинт ийм яриад байгаа юм гээд хүмүүстэй урд нь тийм байх байсан гэж юм ярьж магадгүй л. Тэгээ одоо нэг шин эрен гэдэг тэгээ хоёр эрен солигч байгаа яг энэ мөчтөр угаасаа хүмүүс нь одоо тэг ухамсараа одоо тэлэх цагнж болсон юм уу тэр үеийн чирцэн яг ийм шилжилтийн үе дээр ийм яригдчих эхэлж байгаа юм. Тийм. Өмнө нь бол ерөнхийдөө мэдээж ухамсар нь тэлцсэн гэгэрцэн зөндөл олон хүмүүс байсан. Гэхдээ тэр нь яг ингэж яригдах үе бас биш байсан байгаа даа. Гэхдээ л тэнцвэрийг хангахын тулд тэнд сургаал номлоод явагдчихсэн. Тэд нар нь үүргээ гүйцэтгсэн. Одоо болохоор хүн болгон яг тэр хүмүүс шиг болох юм байна. Шин нэрнлөө хуучин шиг амьдарч болохгүй байна гэдэг ийм ирчээд байгаа. Тэгэхээр л тэд нар чинь тухайн үед тэнцвэрээ хангажлээсэн. Одоо бид нэр ингэхгүй л бол хуучин шиг явах юм бол тэнцвэр алдагдана. Бид нар одоо яг энэ шин нэрнлөө яг ингэж орсноороо тэнцвэр хангах гээд байна. Гэдэг юм яваад байгаа. Яг одоо ингээл бид нар ерөөсөө энэ нэг шин нэрн гэдэг нэг яриг хэлж байна. Энэ нэрэнд бид нар зовлон зүдгүүр гэдэг зүйлгүй болох гээд байна. Шал өөр юм одоо юмнууд үүсэх гээд байна гэл тээ. Тэгээд яаж энэ зовлон зүдгүүрээсээ салах гээд байгаа юм бэ? Юм чи нөгөө ичидийн аргаар ч гэдэм үү хов гэл байхгүй болчихгүй шүү дээ тий. Энд чи нөгөө нэг асар олон өөрчлөлтүүд орж нөлөөлж иж тухайн зүйл хувьсах гээд байна л та. Тэр хүмүүсийн нөгөө үзэл бодол хандлага гэдэг зүйлд яалтчгүй ухамсар хүмүүст дэлгдээд ирэхлээр өөрчлөлт ороод байгаа байхгүй. Одоо бид нар хүүхдүүдээ бас ингэж хүмүүжүүлж болохгүй юм байна. Одоо ингээд нэг юм айдсгүй дотроо ингээд сэтгэлийн шарахгүй хүмүүс өсөж хүндэрлэгчээж тэр хүмүүс цаашлаад амьдралдаа зовлон гэдэг зүйлийг хардаг өнцөг юмнууд нь өөр болох юм байна тий. Бид нар ч одоо яалчгүй нэг айдсын мэдрэмжүүд шаргалцсан сэтгэлийн шархандлын юмдаа л яалчгүй бид нар нөгөө зовлон гэдэг зүйлс чи үүсээд байгаа нь үнэн шүү дээ тий. Яг л нэг дотроо одоо нэг айц тээсэн хүн чинь дараа нь яг тэр айцаараа л дараагийн хүнтэй амьдралдаа хүмүүстэй харьцахдаа яг тэр сэдвүүн дээр бол яг л нөгөө нэг шархалцсан шархаараа л нөгөөд чинь тесэрч гараал тэгээ нөгөө хүн нь ойлгохгүй ч юм уу тэг ингээл хоорондын зөрчилтөө маргаан гэдэг бүх зүйлийг чинь үндэс ерөөсөө энэ бидний дотор байгаа хандлаганаас л үүсэж байгаа байхгүй. Тэр хандлага гэдэг зүйлээ өөрчлөлт яалтчгүй бид нар энэ нөгөө хүүхдүүдээ өсгөх цааш нь хүмүүжүүлэх юм юмд нь өөр хувьсэл явагдаад л байна л та тий. Хүмүүс шинжлэх байгаа ирээр. Тэгэхээр одоо нөгөө нэг тэнцвэр гэдэг ингээ ярангууд за өмнөх одоо энэ нэрэнд хитрхи нөгөө нэг юмыг хараарч явахдаа нөгөө нэг болохгүй дээр нь төвлөрөөл тий. Иржсэн үе нь одоо нөгөө хүний өөрийнх нь дотор байгаа тэр сайхан сэтгэл одоо сайн сайхнаас нь илүү хувьтай байсан байгаа. Тэнгүүтээ хүнд чинь мэдээж хүн лэмчин гэдэг шиг харцхан хуйлал байгаа. Сайн уу аль нь л байгаа. Тэр нь болохоор яг хар нь илүү дамгаалсан.
Одоо болохоор илүү сайн сайхан дээр төвлөрөөд ирэхлээр тэр угаасаа хар бол ингээд засагтаад зарим юм ухаарлаа аваад ингээд цагаан лугаад сайхан тал руугаа мэдээж нөлөөлөл ингээ ороод ингээд тэнцвэрч ирж хар цаг хоёр тэнцээд ирж шин. Тэгэхэд нэг тэнцвэр ингээ тогтох гээд байгаа юм. Урд нь бол хар нь илүү байсан гэдэг нь шүү дээ. Тэнгүүд одоо ингээ хар цагаанаа ингээ тэнцвүүлэхлээр харч надад байна, цагаанч байна. Гэхдээ хар байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд мэдээд тэрнийг бол нэг их угаасаа байгаа тэрнийг хүлээн зөвшөөрөөд тэрнийг нэг шууд байхгүй болгоно гэсэн юм ерөөсөй байхгүй. Тэрнийг зүгээр итгэхгүй те ийм байж те надад ийм сэдлийн харын сэдэл орж ирж шүү гэдэг юм ойлгоцсон тохиол эсэргээр нь цагаан дээр төвлөрөөд ирэхлээр тэнцвэр тогтоод байгаа юм. Ухамсартайгаар цагаан дээр төвлөрч шин. Ухамсартайгаар хараа ийм байдэ надад ийм байгаа юм байна. Тэрнийг ийм надад байдаг штэ. Энэ хүнд чи юм байгаа штэ гэдэг юм мэдсэн тохиолдолд тэрнийг нөгөө нэг шууд гаргаад авахгүйгээр итгэхгүй болгочих жоох. Тэрнээс бол шууд цав цагаан хүн болно гэвэл бас хэцүү штэ. Тэнцвэр гэдэг чинь өөрөө нөгөө нэг дан цагаан байх, дан хар байх бас биш л аваад байна л та тий. Хар цагаан гэдэг зүйл чинь яг зөв доод хэмжээгээрээ нөгөө сүлэлтэж байх. Тий. Тэг нөгөө нэг арга билегийн дүрслэл байдаг шүү дээ тий. Хар загсан дотор нь цагаан цэгнүүд, цагаан загсан дотор нь хар цэгнүүд чи нөгөө нэг харыг дотроо агуулж байгаа, цагааныг дотроо агуулж байгаа хар энэ хоёр чинь хоорондоо ингэж бие бинийгээ нөхчиж эн чинь яг төгс тэнцвэртэй арга бэлэг. Арга бэлэг гэдэг чинь талаас арга гэдэг чинь амьдрал, бэлэг гэдэг чинь хүний цаад битэмдалт ертөнцөө байгаа шүү дээ. Тэгээ одоо ерөнхийдөө бол бас нэг том зургаар харах юм бол бид нар энэ сүнсээрээ хүнээрээ байдаг энэ юу ч нөр арга бэлгийн тэнцвэртэй амьдрал болж орж ирэх гэдэг шүү. Бас тэ энэ шинэ нэрэнд тэгээд ягаад хар цагаан гэд ингээд ялгаад ингээ хараад байгаа тий. Энэ нь өөрөө одоо сүнсний сэрэлт хийж байгаа тэгээс л одоо янз янзын хүмүүс дандаа цагаан дээр төвлөрч штэ. Би л одоо яг ингээд сайхан болчихъя. Хараа үгүйсгдэг тий. Хараа үгүйсгээд штэ. Хар яагаад байх хэвээр вэ? Яагаад тэнцвэр байх хэвээр вэ гэхлээр тэр харыг хэрвээ хүн танихгүй бол мэдэхгүй бол тэрний учир шалтгааныг олж чадахгүй тэр цагаанаа хар байхгүй цагаанаа нөгөө мэдчих чадахгүй гэдэг юм яваад байгаа юм. Тийм. Тий. Одоо нөгөө бөөгийн манай зан үйл дэрчсэн тийм байдаг шүү дээ. Цагааны шүтэн, харын шүтэн, дөрөлгийн шүтэн гэд байдаг тий. Тэгтэл цагааны шүтэн заавалчгүй цагааны хамгаалтын харын шүтэнтэй бууж ирдэг. Яг бол цагааны шүтэн гэдэг бол тийм одоо нөгөө сэвгүү тунгалаг ариухан байгаад байгаа хгүй. Тэг дангаараа тийм байж болохгүй. Заавал тэр цагааныг хамгаалж явах хэвээр харын шүтэн дагалтаж хамт бууж ирж байдаг. Тэр эн чинь нөгөө нэг тэнцвэр бас байгаад байгаа хгүй. Тэгээ тэгчээж эн чинь тэр үүл нь явах гэдэг шүү дээ тий. Нэг дээдс бууж орж ирээд нэг бид нарт нэг жишээ хэлжсэн шүү дээ. Одоо нэг хүний үүлэн дээр одоо өмнөх төрлийнх нь үйл юм явагдчихэ та нар энэ дээр нэг дүн шинжилгээ хийгээгээ те. За хараад хэлэх юм бол те энэ ёстой нэг те ёстой хүн хийх ёсгүй юм хийсэн. Учираас наадхан бүр ингээд одоо цаазал ал ч юм уу те. Ингээд шууд ингээд тэр хүнийг өөрөөс мэд буруу юм хийсэн бол наадхаа зур ингээд одоо дуусах чавч гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар ингээд харна ингээд харж байгаа заяа. Цагаан нь болохоор ингэж хэлж байгаа. Үгүй наадах чинь тийм өгөгдөлтэй тэгж ирсэн. Тэрний төлөө ингэж явсан. Тэр сайн сайхны төлөө ийм үйл хийхээс өөр аргагүй болсон. Яг тэ одоо өршөөгөө те ингээд өршөөчгөлтэй те одоо нэг иймэрхүү байдлаар ингээд хэлж байгаа юм. Тэгэнгүүт чинь яг энэ хоёрын дундын хамгийн биш энэ одоо юу гэдэг тэнцвэрийг хангах ч юм уу тэнцвэртэйгээр ингээд энийг харах юм бол гэж хаад хэлэхээр гэж
энэ одоо ийм өгдөлтэй иймний төлөө ингэж яваад тий ийм хийчихээ. Уул нь тэр цаад санаа нь бол зүв байсан. Тэгээд ингээд хийх арга нь буруутчихжээ. Тэгвэл одоо яах вэ гэхээр муу юм хийсэн юмных нь гимиг цайруулах үйл хийя. Энийг одоо тий тэгээд цайруулаад өөрт нь боломж олгоё. Энэ боломжоо энэ хүн ашиглана уу? Эсвэл бүр ингээ байхгүй болгоно уу? Энэ хүнд нь ингээ боломж олгоё. Тэгэх юм бол энэ хүн энэ саяны гаргасан алдаагаа заснаа. Одоо ямар ч хүн тэгж штэ нэг буруу юм хийчлээ. Тэнгүүт нэг бол одоо ингээд бүр ингээд цагаанаар харахаар бусд хүмүүс ингээ хүлээн зөвшөөрөх байгаад штэ. Нэг талаар нь хараад наатаа одоо ингээд одоо баг алч гэдэг юм эсвэл одоо ингээд буруутах гад эсвэл ингээд тэгж штэ. Яг ийм хоёр шүүлтэн дээр ирсэн байж хахад тэр хүнд тийм боломж өгөхөр гаргасан алдаагаа засах бүрэн боломжтой. Болчихж байгаа байхгүй. Тэгэхээр аль нар нь шийдэхээр бусад хүмүүст гомдолтой ч юм уу те хичнээн сайн ятлыг хийсэн ч гэсэн ингээ болохгүй цагаанаар хараад ингээ өршөөгч юм хийхэл ингээ болохгүй хараар нь хараад нөгөөдгөө ч юм бүр ингээ чавччих гадаж ерөөсө болохгүй аль нь ерөөсө ингээ нэг тэнцвэр алдчихж та хоёр төлөвчд. Тэнгүүд тэр хүнийх нь гаргасан алдааг нь засуулах юм өнгөт нөгөө хүн чинь ухамсарлаж байгаа ш мэдээж би энэ сайн сайхны төлөө хийсэн гэхдээ миний арга буруу байж гэхдээ одоо хийх юм бол би ингэж хийнэ зөвөрнө гэдэг ч юм хийнэ гэд ингээд алдаагаа зассан. Одоо 13 дугаар зууны үеийн Чингис хааны тэр хүм шийдэх байсан тэр цаад соёл нь тийм билээ ш тугасан. Нэг алдаа гаргалаа. Тэгвэл чи алдаагаа засах уу? Би чамд боломж олгоё. Гэхдээ тэгье. Торгуулийн зэрэг. Торгуулийн нөгөө нэг яг уртлын дайны уртлын зэргүүд болдог. Тэгээ тэндээ 2-3 удаа гавья байгуулах юм бол тэр урдны хийсэн хэргийг ингээд цайруулдаг. Одоо Чингис хаан канонд хүртэл гардаг шүү дээ. Хүн ингээд алдаагүй л байна гэж байхгүй л байгаа юм шүү дээ. Ямар нэгэн байдлаар алдчихлаа. Бид нар чинь нөгөө мэдхүүгөө олмаас л бас алдаж байгаа шүү дээ талаасаа тий. Тийм учраас нөгөө нэг цагтах шоронгүй айхаа юулгүй тийм орчин байсан баг. Алдаа гаргадгүй ямар ч хүн энэ дэлхий дээр байхгүй. Тэгэхээр л тэнд нэг бас хөрхий дээр нэг хар гэдэг юм алдаа ч юм уу юу ч юм тийм байгаад байгаа шүү дээ. Сайн тал нь мэдээж байна л да. Тэгээ энэ хоёрын тэнцвэр нь алдагтаад хитрхи эсвэл ингээд харлуугаан эсвэл ингээд явж байгаа тэр нэгэн ч мэдхгүй хүмүүс бас биш. Би сайн хүн гэсэн мөртлөө өөрийн мэдлгүй тийм буруу хар зүйл санаа начлаг ч юм уу эсвэл бусдаа нөлөөлөх. Өөрийгөө сайн гэж бодсон ч гэсэн тэр нөлөөлөл нь бусд хүмүүс харагдчихдаг юм байгаа шин. Тэгэхээр л тэр тэнцвэр гэдэг юм чи өөрөө яг өөрийгөө ингээд өрн ойлгох асуудал байгаа юм. Одоо түрүүний ярьсан хон чон хоёр дээр жишээ татчмарч юм шиг тий. Чонны талаас харахаар тэр чон амьд баймаар байна. Ямар нэг юм идэх хэрэгтэй. Гэт тэнд амтан бариад итцсэн байлаа ч гэсэн нэг буруутах шалтгаан гаргаж ирээд байна тий. Чонны талаас хоньны талаас ярихангууд чон намайг идчихлээ гэх нэг хөдлөөсө буруутгах жааж гэсэн. Нөгөө талаасаа одоо юу гэж чартын тий. Тэнгүүд нөгөө ергээд зургаар нь харах юм бол эн чинь нөгөө нэг тэнцвэр тогтоол бас нэг зам ёсны гэдэг шиг байгаад байна шүү тий. Тэгэхээр нөгөө юмыг яг аль талд нь итгээд харчлаа гэдгээсээ болоод одоо нөгөө чон ч нөгөө нэг юмны муугийн ч юм уу барьж ирдэг ч гэдэг юм уу нэг тийм юм байгаад байна шүү тий. Тэгтэл нөгөөс тул чон бол муу амтан гэл үзий ядаад байвал бас нэг янз тий. Тэгтэл хоньныхын талаас нь хараад хонь өстэй ингэчлээ гэдэг л нөгөө хонь магадгүй өвчтөй хонь байсан байвал яах вэ гэдэг. Юмыг нөгөө нэг ингэж өнгөцөл харах үнцэг байгаа даа тий. Тэгэхээр аль талаас нь ингэж бүхлээр нь хараад дээрээс нь ингэ харчих юм бол энэ талд ч автахгүй ерхий гаргаж байгаа шийдвэр нь ийм тэнцвэртэй зөв шийдвэр л гарч ирээд тий.
Одоо манай хүүхдүүд бас хэлдэг л дээ. Зөвд зөөлөн бай, бурууд хатуу бай гэдэг үг гэдэг байхгүй. Зөвд зөөлөн бурууд хатуу гэдэг тэнцвэрл хангаад бастай. Одоо нөгөө бурууд хатуу бай гэдэг ингээ хэлэхлээр төрөний нөгөө хараа ингээд хардлаар нь ингээ харах гад нөгөө бас нэг хитрхи туйлсарсан болох гэдэг шүү дээ. Гэхдээ тэнцвэр хангагдахад зарим хүмүүст хатуу байж иж ухаардаг, ухаарлаа авдаг ч юм уу, засарч байх тий. Угаасаа тэгээд нөгөө санаатай ч юм уу, санамсаргүй ч юм уу алдаанууд байгаа шүү дээ. Тэгээ нэг за нэг ингээд гайгүй хийлээд өнгөлөхөр тэн дээрээсээ нөгөө бүрэн ухаарлаа авч чадахгүй байх үед илүү нэг жоохон хатуу ч юм уу нэг юм хилээд өглөөр тэрнийг бас ойлгодог. Одоо тийм хүүхдүүд идэг шүү дээ. Сайн загнаал ингээд нэг ойлгодог хүүхд. Загнах тусам ингээд доошоо болчдөг хүүхдүүд идэг шүү дээ. Тэрнийг яах юм? Харагдаж ивэр хэлэх. Одоо харилцаа ч бүгд тийм байгаас. Ямар хүнтэй яаж харьцах вэ гэдэг юм байгаас. Хүндэн таарав. Тэгэхээр хүн болгон өөр юм чинь хүн болгонтой өөр л харьцах шаардлагатай болчихно. Тийм учраас хар цагаан хоёулынгийн л мэдчих шаардлагатай байна. Тэгээ нөгөө нэг цагаан дотор чинь ахаад тэнцвэр явагдана, хар дотор ч ахаад тэнцвэр явагдана. Тэнцвэрийн дотор гэдэг шиг. Нэг юм. Одоо нөгөө нэг генийн төлхөр номонд ирж гисэн тийм аа даа шүү дээ. Үний нөөсүүдэр талын зан араншинг дотор л нөгөө дарагдчихад байгаа чанар, цацаад байгаа, сөрөлцөөд байгаа чанар гээд энэ хоёрын дундаж дээр тэнцвэрээ олцохоор л хүн нөгөө нэг дараагийн түвшин буюу тэр сүүдрээсээ гараад бэлэг гэдэг түвшин рүү шилжчихээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр л нөгөө тэр бас давхар тэнцвэр гэдэг юм чи яригадаад байгаа хгүй. Бид нар ерөөсөө өөрсдөө тэнцвэр гэдэг зүйлээ олж ижил альва юмныхаа нөгөө гацаа юмнасаа гарах гэдэг тийм. За энэ удаа тэгээ бид тээр тэнцвэрийн тухай багсаа ярьлаа тий. Тэгээд юу яриадах юм бол энэ хэвэж дуусгах гэсэн байхгүй. Бид тээр зүгээр өөрсдөө ойлгоцоор л ярьлаа. За тэгээ дараагийн дугаараар уулзтлаа баяр таа.